За Тобер шалгалтын 53 дугаар асуултан дээр одоо энэ асуултын хүснэгт судалгааны график дээр нь ихэнх үгнүүд нь өөр дээрээ байж идэг. Тэгэхээр байнга ашиглагддаг үгнүүдийг чийжилчих юм бол энийг маш урт хугацаанд бичих боломжтой. Тэгэхээр Чуса Кигван хаанаас гаргасан бэ? Хангук Кюйгвон Солонгосын боловсролын хүрээлэнгээс Хангук Кюйгвон에서 за хэнийг хамруулсан бэ? 고등학교 졸업생 10 жилийн төгсөгчдийг хамруулсан юуны тухай вэ? 대학 진학률 및 취업률에 대한 их сургуулийн эзэлт болон ажил эрхлэлтийн түвшний талаар судалгааг хэрэгжүүлсэн. За судалгааны үр дүнг харах юм бол 조사 결과에 따르면 судалгааны үр дүнг харах юм бол за 대학 진학률 оруулж их сургуулийн эзэлтийн түвшин нь за 2013 онд 2013년 72% 72%. За 2015 онд 2015년 70%로 2017년에는 68%로 감소한 것으로 나타났다. буурсан гэж гарсан. За буурсан үзүүлэлттэй наа. 반면에 эсэргээрээ за юу нэх нь? 취업률 ажил эрхлэлтийн түвшин нь 취업률은 за хэд онд 2013년 30%에서 30%-аас 2013 онд 30% байснаас 2015년 33%로 2017년에는 36%로 증가했다. 2017нд 36% болж өссөн. 자, 이러한 현상이 나타난 원인으로는 이 нөхцөл байдал үүссэн шалтгаан нь 두 가지를 들 수 있다. шалтгаан руу одоо хоёр зүйлийг дурдж болно. 첫째, эхнийх нь 대출자의 취업난 심화. төгсөгчдийн ажилд ороход хүндрэлтэй нөхцөл байдал байдлыг дурдж болно. За дараагийнх нь төлжээн нь хоёрдугаарт нь ингээд бичиж болно. 직업 기술 교육 강화에도 기원인이 있다. мэргэжлийн техникийн боловсролын бэхжүүлэх хөгжүүлэхэд ч тэр шалтгаан нь байна. 이러한 추세가 ийм одоо нөхцөл 계속 된다면 байнга үргэлжлэх юм бол 앞으로도 цаашдаа ч гэсэндээ за юу нэх нь 대학 진학률 энэ чинь шууд 대학 진학률은 계속 буурсан. 계속 буурч 감소해 2030년에는 хэдэн хувь хүрэх төлөвтэй нь 60%에 그칠 것으로 전망된다. 60% хүрэх төлөвтэй байна.